залгаар зүтгүүр сувг тавтай морилцгаано. Би өөрийнхөө YouTube хуудасаар дамжуулан та бүхэнд хүчтэй бяцлаглуудыг оруулсан байгаа. За тэгээ одоогоор бол 10 бяцлал орсон байгаа. Надтай хамт бяцлагаж маш сайхан сэтгэлүүдийг эдгэж байсан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр та бүхэндээ зориулаад миний YouTube-ийн бичлэгүүдийн доор Google-ийн линк байгаа. Тэгэхээр энэхүү линкээр дамжуулаад та бүхэнд асуулт байвал над руу илгээгээрэй гэсэн байгаа. За тэгээ зөндөө олон асуултуудыг илгээсэн та бүхэнд баярлалаа. За үүнээс сонгоод би өнөөдөр 2 асуултыг хариултыг та бүхэнтэй ярилцахаар бэлдсэн байна. За хамгийн ихний асуулт. Сайн байна уу? Би таны бяцлаглыг дагаж хийгээд үнэхээр гоё мэдрэмжүүдийг авдаг. Маш их баярлалаа. Би зүүн савингоо яаж мэдэж дагах вэ гэсэн асуултыг илгээсэн байна. За энэ асуултыг илгээсэн танд баярлалаа. Зүүн савингоо яаж сайжруулах вэ гэхээр сүнстэйг л холбогдно. За сүнстэйгээ нэг холбогдлоо. Гэхдээ тэр холбоогоо илүү сайжруулах хэрэгтэй. Илүү хэрвээ ингээд жишээлх юм бол ийм нарийнхан сүвээр мэдээлэл авдаг гэж бодох. Хаяа нэг ингэж мэдээлэл орж ирдэг. Айгу тасалталтай мэдээлэл орж ирдэг ч юм уу те. 2 сард нэг удаа нэг юм зүүзүүлсэн чи тэр нь ингээд таарад байдаг ч юм уу те. Гэхдээ байнга урсгалтайгаар мэдээлэл авдаг болох тэр мэдээлэл нь илүү тийм далаацтай, бүр тодорхой. Тэгээ нэлээд зүүн савин чинь бүр яг ингээд тоочны хилдэг те. Яг л тэгэж танд зөв замыг чинь чиглүүлдэг болохыг хүсэж байгаа бол бяцлаглаа хийн гэсэн. Тэр нарийнхан хоолойг бяцлах тусам энэ маань ингэж бүдүүрээд те ингээд том болоод гэрлэн урсгалаар дамжуулж мэдээлж орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гэрэл орж ирэх урсгалыг бүр ингээд томруулад байна гэсэн. Тэгэхээр таны сүнс танд мэдээлэл өгөх тэр чадвар нь тэр зам нь маш нээлттэй болж ирнэ гэсэн. Тэрийг нээлттэй болгодог ганцхан л арга байгаа. Энэ бол бяцлал хийх, тогтмол бяцлал хийх өөртөө ингээд хамгийн гоё тансаглал үзүүлж байгаа, гоё хоолнд оруулж байгаа, гоё хуц авч өгч байгаа шиг өдөрт нэг 15 минут ингээд өөртөөгөө сууж бяцлах тэр зүйлийг дадал болгох хэрэгтэй. Суух болгонд тэр зам нь тэр хоолой нь гэрлийн орж ирж байгаа хоолой, мэдээлэл тань дамжуулж байгаа хоолой ингээд томроод ирэх тусам та өөрөө тэр сүнс болон та бие хүн хоёр чинь ингээд холбоотой гэхээс илүү бүр нэг болж хуурна гэсэн үг. Тийм. Төвлөрөөд суух акшн танд мэдээлэл нээлттэй болж ирнэ. Асууж болно. Буцаагаад хариулт нээлттэй болж ирнэ гэсэн үг. Тэр энд бол илүү хугацаа шаардлагатай. Дээрэс нь бол энэ бол ерөөсөө тийм дандаа сурж хөгжүүлдэг зүйл. Дандаа сурна гэсэн. Яг л дасгал хийж байгаатай адилхан хөгжүүлнэ гэсэн. Өнөөдөр бол танд ямар ч мэдээлэл орж ирэхгүй байж болно. Тэгсэн ч гэсэн ингээл бид нар угаасаа хэдэн жил гүйхгүй байжгаад гүйхэд бол эхний өдөр бол маш их хэцүү те зүгээр алхаж байгаа буудахтай адилхан. Энэ бол ингээд өдөр болгон хийгээд ингээ сөмөр сайжраад явах зүйлээ те. Тэгээд сайжирсныхаа дараа танд бол ийм батламжууд аягүй гоё гарч ирнэ гэсэн үг. Үнэхээр таны тэр зүүн савин чинь зөв ажиллаж гин үү? Таны дотоод сүнс танд зөв мэдээлэл өгч гин үү? Та тэр дотоод сүнсийг зөв сонсож гин үү гэдэг мэдээллүүдийг чинь батлахын тулд маш гоё батламжууд гарч ирнэ. За ингээ зүүн савин орж ирсэн мэдээлэлтэй за нэг ийм зураг харлаа. Эсвэл ийм хүнийг бодлоо гэж бодъё. Тэгэхэд тэр хүн чинь 2 цагийн дараа тань руу холбогддог ч юм уу? Тэгэхээр яагаад гэхээр тэр хүний мэдээллийг та хэлхийзээ 2 цагийн өмнө авчихсан те. Гэтэл хэдэн сар холбоогүй байсан хүн шууд холбогддог ч юм уу те. Иймэрхүү байдлаар батламжууд амьдрал дээр чинь зөндөө гарч ирнэ. За 2 дахь асуулт нь нэлээд урт зүйл бичсэн байсан. За яг л гацаанд байгаа юм шиг мэдрэмжээс яаж салах ёстой болоо? За бүх хүн намайг үзэн ядаж байгаа юм шиг би ч өөрийгөө бас жаргалтай энийгээд явж байгаа бусдыг намайг ийм сэтгэл зүйн өвдөлтөд амьдруулад надаар тохуурхаад байгаа хорвоо дэлхийг бүх зүйлийг үзэн ядаад хаашаа ч хамаагүй алга болчихмоор санагдаад байх юм гэж байна. Гацаанд байгаа юм шиг мэдрэмж бол хамгийн түгээмэл нь болохоор өөрчлөлт хийх ёстой болчихсон байгааг харуулж байгаа гэсэн. Гаццсан байгаа. Нэмэх нь тэр хүн өөрийнхөө хийхсгүй юм хийгээд байгаа юм шиг тэгээд өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийгээд байгаа юм шиг тийм мэдрэмжүүд давхар явж байгаа байх гэж бодож байна.
Тэгэхээр энэ бол айгүй түгээмэл сүүлийн одоо 2021 оноос хойш хүмүүсээр айгүй түгээмэл илэрч байгаа юм мэдрэмж надад ч гэсэн ингээ байсан. За тэгэхээр тэр гацаа тэр хүлээснээс одоо гарах хэрэгтэй болно гэсэн үг. Гацаад байгаа юм шиг мэдрэмжээс яаж гарах вэ гэхээр яг тэр мэдрэмжээс гарах хэрэгтэй гэсэн үг. За гарахын тулд юу болох вэ гэхээр нэг л өдөр ингээд за гарыг ингээд шууд одоо гарах. Тэгээ шууд ингээд гараа авчих нь бол нэг тийм яг одоо тийм маш юм богино юм шийдэл болчихно. Гэхдээ тэр өөрөө яг ингээд учир шалтгаанаа уг үндсээ тий яагаад тийм мэдрэмж төрөөд байсан, ямар мэдрэмж байвал тийм мэдрэмж төрөхгүй юм тий хин тийм мэдрэмж төрүүлээд байсан чи юм уу тэр юм уу гэд нэг уг үндсүүдийг ойлгохгүйгээр зүгээр тэр газраас цухтаад нөгөө газар руу явчих юм бол дараагийн газараа очиод дахиад гацсан мэдрэмж авдаг гэсэн. Тэгэхээр нөгөө мэдрэмжээс мэдрэмж рүү шууд цухтаад байна гэсэн. Тэр мэдрэмжийг төрүүлж байгаа суур ойлголтоо сайхан ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгээд тэр ойлголтоо ойлгох гэдэгт нь бол дахиад хугацаа шаардна. Ер нь бол ямар нэгэн юм ингээд аюу хурдан тавчилчи 7 хоногийн дотор өөрийнхөө учрыг олчихъя. Гяс одоо ингээл гяс гэдэг зүйл бол яг энэ хувийн одоо энэ сүнсний хөгжөөл болон өөрийгөө таних мэдэх за сэтгэл зүй талаас эдгэрлийг олж авах зэрэгт бол тийм гяс гэдэг ойлголт бол өрөөсөө байхгүй. Түрүүний ярьсан шиг дандаа сайжруулна, хөгжүүлнэ, дээшээ ахина гэсэн үг. Тэгэхээр би энэ хүнд болохоор юу гэж зөвлөх гээд байна вэ гэхээр хоёлаа ихлээр гацаанаасаа гарахын тулд яагаад гацаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаагаа ойлгоно гэсэн үг. За ойлгохын тулд бясалгал хий. За би бол эхлээд дотоод хүүхэдтэйгээ уулзах хэрэгтэй байх гэж зөвлөж байна. Яг л тэр гацаад байгаа, бачимдаад байгаа мэдрэмж дотоод хүүхдээс их хэрэгтэй төрж идэг гэж бол миний туршлага байдаг. За би энэ дээр нэг жишээ ингээд тодруулаад хэлэхэд болохоор би 2021 онд ингээд йог хийж эхэлсэн. За тэр болохоор ковидын үе өмнө йог хийдэг байсан. Гэхдээ дараа нь тэр 21 онд бүр нөгөө гэртээ байсан учраас бүр цаанаасаа ингээд йог хиймээр санагдаа. За тэгээд онлайнаар ингээд йог хичээл аваад ингээд хийгээд явлаа. За тэр одоо тухайн үед болохоор хүсэл нь бол ингээд тураад галбирчих гэдэг ийм одоо анхны тийм бие хүний ийм хүсэл байлаа. За ингээд бодит ертөнцийн дээр гоё одоо болох л тийм хүсэл байгаа шүү дээ. За тэгээд ингээ йогогоо хийгээд ингээ дасгал масгалаа хийснээр хамгийн сүүлд нь ингээд шавасана гэд хөвтөөд ингээд амралт явдаг те. Йогийн амралт гэсэн үг. Тэгэхээр тэр өөрөө бас яг юм бясалгалын төлөв дээр бидрийг аваачдаг. Яг ингээ юу ч хийхгүй дэшээ хараад нүдэ айнаад хөвтнө гэсэн үг. Тэгэхээр тэр үед болохоор яг одоо бясалгалын төлөв рүү ингээд анх ороод эхэлсэн гэсэн 21 онд. За тэгээд тэр төлөв дээр очиод ингээ байнгут дасгалаас ямар ч хамаагүй тий дасгал дээр гоё тунхаа болохоос ямар ч хамаагүйгээр зүгээр миний юм хүүхд наснаад руу ингээ аяг хорж ирээд гэсэн. Бүр ингээд 14 5 жилийн өмнөх мартцсан миний хүүхэд насны дурсамжууд тэр үеийн одоо манай өвөө аав ч юм уу тий ингээд тэгээ миний одоо юм хүүхэд насны 5-тай 3-тай байх төрөх ч юм уу надад аюух орж ирээд гэсэн байхгүй. Тэгээд тэр үед би юу гэж бодсон бэ гэхлээр яг өөрийгөө тэр үед би бол амар гацаанд байгаагаа мэдэрсэн. Яг энэ хүнтэй адилхан гацаанд байгаа. Яг л тэр хүүхэд дотоод хүүхэд маань өөрөө шал өөр юм хийхээр төрчихсөн хүүхэд байжээ. За тий ер нь тийм анхнаасаа би төрсэн жил он сараасаач тэр одоо өөрийн хувь характераарч тэр ямар нэгэн юмд юм баригддаггүй ийм сул чөлөөтэй ийм тал нутгаар тавхидаг одоо нэг газраас нөгөө газар руу аялдаг ийм чөлөөтэй ийм байхаар төрсэн тийм дотоод хүүхэд байжээ. Тэр ингээд яг тэр йогийн амралтын үеэр тэр мэдрэж манад пүнк төрөөд хүүе би чинь багтаа шал өөр одоо юм мөрөөддөг байсан юм байна. Яг үүндээ миний амар өсөж байсан аз жаргал энэ яг энэ шилэн одоо тий офисын хард би ингээд өдөрт 3-4 хаяг кофе ууснараа миний тэр багтаа өсөж байсан тэр миний амьдралын аз жаргал гэдэг зүйлтэй ерөөсөө хоёр өөр зам байгаад байгаа юм шиг санагдаас хоёр өөр тишээ ингээд тархны явах гэж байгаа эрдэнэ чавцсан юм шиг л тийм зөрчсөн байгаад байгаа юм шиг мэдрэмж төрж исэн гэсэн үг.
Тэгээд тэгэхээр би одоо миний тэгвэл дотоод хөвгт юу хүсэж исэн юм бэ гингүүд эрхчлөө хүсэж исэн гээд ингээд өөр юу хүсэж исэн юм гингүүд тийм хүсэж исэн багада юугаар тоглодог байсан гэх тийм юмар тоглодог байсан өвөөдөө аавда юу гэж хэлдэг байсан тэг ингэн гэж хэлдэг байсан гээд ингээд харсан чинь миний одоо байгаа тэр үед байсан амьдралаас зүрхсэн учраас би юм гацаанд байгаа юм шиг хүлэгдсэн байгаа юм шиг буруу юм хийгээд байгаа юм шиг хүний амьдралаар яваад байгаа юм шиг эсвэл намайг ингээд дээрээс удирдах байгаа тэр хүмүүсийн хүслээр би хөдлөөд байгаа юм шиг тийм мэдрэмж аваад байгаагаа ойлгосон гэсэн. Тэгээд ер нь бол 21 оноос хойш айгу тийм эрс хүний одоо ингээд хүмүүсээс эрс нөгөө тал руу ингээд харж явсан шийдвэрүүдийг бол гаргасан. Тэгээд бүх хүн ийшээ хараад явж хахад ганцаараа би нөгөө тал руу нь хараа явдаг ч юм уу. Яагаад тэгэхээр тэр миний дотоод хүүхдийн маань одоо хүсэл байсан. Нэмхэн тэр дотоод хүүхдийн хүсэл чинь чиний өөрийн дотоод хүүхд гэдэг чинь өөрөө нөгөө талаараа чиний сүнс, язгуур сүнс гэж хэлээд байгаа тэр сүнсний чинь хүслээс гадна тэр сүнсний чинь даалгавар байд юм аа. Тэгэхээр нөгөө даалгавартай бид нар хийм бийд ингээд бууж ирсэн байгаа. Тэр даалгавраасаа шал өөр зүйл хийгээд ахлаар бид нар юм гацаанд байгаа мэдрэмж аваад байдаг. Нэмхэн тэр даалгавар гэдэг нь өөрөө нэг тийм өв гэж хэлж байгаа нь даалгавартай холбоотой тэр даалгаврыг биелүүлэх авиас чадвар гэсэн. Тэр авиас чадвараа өөрөө тээцэн бууж ирдэг. За хүн туслах одоо тийм даалгавартай хүн байлаа гэж бод. За тэгээд тэр хүн болохоор тэр хүн туслана. За тэр хүндээ яаж туслах вэ гэхлээр одоо мэдгүй хичээл заадаг ч юм уу маш олон хүнд ингэ хичээл зааж туслах хэрэгтэй хүн байжээ. За тэгэнгүүт тэр хүний даалгавар нь тэгэхээр тэр хүний авч ирсэн өв нь болохоор ингэ хичээл заа, ярих, олон хүмүүсийг мэдрэх тэр олон хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэх цаанаасаа л тийм харизмтай тийм одоо өв авиастай тэгж ирсэн хүн гэсэн. За тийм авиастай тийм хүн нь нэг компьютерийн цаана нэг юм дата шивдэг ажил хийгээ суугаад байл та өдөржин одоо тэр ингээ хэдэн жилтэй ингээ 5-6 жил дата л оруулаад байдаг. Тэгээ хүнтэй юм ярьдаггүй, хүний өмнө гардаггүй, хүнд заадаггүй, хинт ч тусалдаггүй байлаа гэж бодъё л та. Хэрвээ тийм байх юм бол яг гацаанд байгаа мэдрэмж төрнө. Чи шал өөр одоо даалгаврыг биелүүлж гин нөгөө өгсөн гой бэлэг авиас өвөө ашиглахгүй байна. Тэгээд багадаа мөрөөдчихсэн тэр олон хүмүүсийн урд гарч яриад маш их гоё юм аз жаргалыг мэдрээл, талархлыг мэдрээл, тэр хүмүүсийн нүднээс юм оч мэдрэгтэй тэр мэдрэмж энтрүүдээ мэдрэхгүй шал өөр тэр юм тоо хараад ч юм уу ингээл ганцаархнаа нэг буланд 1000 хоньны дундх нэг хонь болоод ингээд суугаад тахлаар гацаанд байгаа мэдрэмж чинь ингээ байсаар л байна. Тэгэхээр энэ хүнд би юу зөвлөх гээд байна вэ гэхлээр бяцлаглаа хийя. Дотоод хүүхдтэйгээ эхлээ холбогдоорой. Эхний 1 сар дандаа л дотоод хүүхдтэйгээ холбогдъё. За ингээд хүүхдтэй дотоод хүүхдийн бяцлал гэж байгаа тэр бяцлал шиг ингээд хүүхдэд төсөөлөөд хүүхдтэйгээ холбогдно. Тэр хүүхдээ хажуудаа суулгаад тэгээд тэр хүүхд чинь чамд ингээд чиний багтаа ингээд хийхийг хүсдэг байсан. Чиний багтаа айгүй чаддаг байсан. Тэр нэг 10 хүүхэд байхад чи ганцаараа маш сайн чаддаг байсан. Тэр зүйлийг чинь чамд эргээс сануулад хэлээд өгнө. За тэгээд өвөөдөө хэлдэг байсан. Ахтаа хэлдэг байсан. Тэр гой үгнүүд. Би том болоо тийм хүн болох чаа гэдэг үгнүүдийг чи гинт сануулна. Чи ихтэй тэрийг мартаад 25 жил болцсон байгаа тэрийг чинь сануулж эхэлнэ. За тэгвэнгүүт нь бэлгал дуусаад нүдэнээлээ дэвтэр дээрээ бичиж авнаа. Дэвтэртэйгээ ажиллана. Нэг ямар ч хамаагүй дэвтэр дээр бичнэ гэсэн. За тэгээд би ингэдэг байсан ийм байна гэд дэвтэр дээрээ бичнэ. За тэгээ өөрийнхөө дотоод хүүхдтэд зориулаад бас дахиад бичээ. За сайн байна уу ингээд чи ингээд одоо багтаа ийм зүйлийг хүсдэг байсан. Гэтэл би одоо чамайг ингэж ийм хийлгэж байна тийм болохоор одоо ингээд одоо намайг уучлаарай гэдэг ч юм уу. Эсвэл чи ийм хүсэлтэй байсан. Би чиний одоо энэ гоё хүслийг биелүүлэхээр ийм зүйл хийж гин. Хойлоо цаашдаа ийм хийнэ гэд ингээд бичээд 1 саржингаа ер нь бол энэ дотоод хүүхдийн ажиллал хийгээсэй гэж хүсэж байна. Тэрний дараагийн замууд ч өөрөө нэгдэж чинь буюу таны одоо сүнс чинь чамтай ингээ холбоо үүсгээд эхэлнэ гэсэн үг. Холбогдоод эхэлнэ. Тэрний дараа одоо би яах вэ гэсэн шүү дээ. Тэр яах вэ гэдэг замууд ч өөр дотроос ч ундраад өөрөө гарч ирнэ л гэсэн үг. Үргэлжлүүлээд ингэсэн шүү дээ.
Намайг ийм сэтгэл зүйн өвдөлттэй амьдруулад надаар тухуурхаад байгаа хорвоо дэлхийг бүх зүйлийг үзэн ядаад хааж чамаагүй алга болчмаар санагдаад байна гэж байгаа. Тэгэхээр энэ болохоор зүгээр нь үр дагаврууд нь буюу чи ингээд өөрийгөө ямар нэгэн хүнийг ингээд хүлээ бооцчоор тэр хүн бол тэр хүлээсийг те ингээд үзэн ядна. Тэгээд тэр хүлээстэй байгаа тэр өрөөдөр орчин тэр хүлээсний цаана алхаж байгаа хүмүүсийг үзэн ядна шүү дээ те. Тэр хүлээсээ өөрөө тайлах дээрээ л анхаар гадаад энэ орчин ертөнц дээр ажил эргэн тойрны тэр найз гэр бүлийн тэрийг бол түр ингээд цааш нь орхичин. Тэр бол аяанда чи өөрөө цэгцрээд ирэхээр дагаад ингээд цэгцрээд явах хүмүүс нь 20 30-аараа яваад ирэх нь 20 30-аараа ирдэг. Тэгэхээр тэр гадаад орчнуудыг зүгээр орхичих, мартчих нэг сар те. Тэр ингээд явдгаараа яваал ингээл нөгөө салхин хийсгээр хийсээр явж илээ. Гол нь өөр дээрээ маш их гоё анхаарат ирэнгүүт тэгэж үзэн ядаад ахаар хорвоо ертөнц биш байсан юм байна. Хайрлж бишрэхээр хорвоо ертөнц байсан юм байна гэдгийг чи баагаар ойлгож эхэлнэ гэж бол бодож байна. За ингээд өнөөдөр би 2 асуултад та эдтэй задлж өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө туршлагаар хариуллаа. Хэрвээ та бүхэнд үүнтэй адилхан надтай ярилцах дараагийн сэдвүүд дээр гоё юм мэдээлэл солилцох тиймэрхүү асуултууд байгаа бол доор оруулсан Google формоор бичээд илгээх боломжтой. Мөн одоо миний YouTube хуудасаар 7 хоногт нэг удаа орж байгаа бяцлаглуудыг надтай хамт хийгээд өөртөө төрж байгаа мэдрэмжүүдээ бас комментээр бичиж илгээгээрэй. Тэгээ би бүх комментуудыг уншдаг. Та бүхний ирүүлсэн тэрхүү сайхан сэтгэлүүд бас надад маш гоё урам болдог шүү. Ингээд надтай хамт ярилцсан та бүхэнд баярлалаа. Дараагийн яриагаар эргээд уулзцгаая. Баяр таа.